Нэг амьсгаагаар. За энэ түүхийг сонсоод Дотогийн Аё гэх баатрын талаар илүү их ойлголтоо авшив заяа. Хүн төрлөختөн өвглийн аюултай гих Аё гих саран дээр очижээ. Гэвч тэндээс буцах замдаа нэгэн сансрын нисгэгч үгсэн хамтрагчийн хоолойг сонсож эхэлдэг. 3 дугаар үлрэлийн дараагийн анги The Very Pulse of the Machine. Энэ түүх Бархас Бадаргийн хамгийн ойрын дагуул болох Аё дээр өрнөн. Аё бол Нарны аймгийн хамгийн амьжигтай орчнуудын нэг бөгөөд 400 гаруй идэвхтэй галтуултай, үхэр ихээр дархсан маш аюултай газар. Гисэн ч хүн төрлөختөн судалгаагаа зогсоохгүй. Аёгийн гадаргуу дээр нэгэн судалгааны машин аажмаар урагшилж байдаг. Түүний ард сууж байсан сансрын нисгэгч Жулиет цааш явах хэрэггүй гэж санал болгов. Марта тэнд Дэвстойгонд ойрцсон байгаа учраас хитэн зураг авч мэдрэгчээр мэдээлэл цуглуулахыг хүсэж байдаг. Гэтэл гинэд машин тохио эхлэв. Температур огцом нэмэгдэж дараагийн мөчид гаригийн гадаргуу задран хүчтэй жичиргээ үүсгэлээ. Судалгааны машин хөмөрч Марта ухаан алдан ундаг. Марта сэрхэд 100 гараа хугарсан байгааг мэдэв. Харин Жулиет илүү хүнд гэмтэл авч газар дээрээ нас барсан байлаа. Хэрв Жулиетийг Марта цааш ятгаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодсон ч Марта ой гашуудаа чавтах боломжгүй байв. Тэр даруй тойрог замын станцтай холбоо барихыг оролдлоо. Гэвч дохио тасарч дахин холбоо барих боломж 12 цагийн дараа л гарахаар байдаг. Тэдний буус хөлөг 41 км-ийн зайд байсан бөгөөд Мартагийн хүчил төрөгчийн савж гэмтэж төвшин нь аюултай хэмжээнд хүрсэн байдаг. Марта яралтай Жулиетийн хүчил төрөгчийн төхөөрөмжийг өөрийнхтэйгөө холбов. Тоног төхөөрөмжийг салах хэцүү байсан, эсвэл өөрийгөө буруутгаж байсан учраас л тэр Жулиетийн цогцыг хүртэл авч явахаар шийджээ. Явхаас өмнө тэр Аёгийн хүүхэртэй элснээс атга авч Жулиетийн нүрийг бүрхээд буцах замдаа гарав. Гэвч Жулиетийн цогцыг чирхэн түүний ачааг улам нэмэгдүүлж алхах тусам хүч нь суларч байдаг. Хэдий хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй байтал Марта бүдэрч унан бэртлээ уламд ордуулв. Ийм нөхцөлд сансрын хөлөгт амжилттай буцаж очих магадлал бараг л үгүй болжээ. Тэсэж үлдэхийн тулд Марта өөртөө морфин тариа тарьдаг. Энэ нь хөдөлгөөний хяналт алдагдах, сэтгэл хөөрөх, хийм харах зэрэг сөрөг нөлөөтэй байсан ч түүнд өөр сонголт байсангүй. Тарилга үйлчилж эхэлсний дараа Марта цааш явсаар л байлаа. Гэвч Жулиетийн цогцыг зөөж буй төмөр хавтан газар өргөдөх үед оч үсэрсээр л байв. Тэр үед Марта Жулиетийн хоолойг сонсож эхэлдэг. Тэрээр эргэн харсан ч цогц нь юу ч яриаггүй байдаг. Марта үүнийг эмийн нөлөөнөөс болсон хий үзэгдэл гэж өөртөө итгүүлв. Гэвч удалгүй түүний ухаан улам бодолж эргэн тойронтох орчин өөрчлөгдөж эхэлдэг. Аёгийн гадаргуу дээрх хачин чулуунууд хэсэгхэн хугацаанд эмэгтэй хүний хөшөө шиг харагдаж, бүр Жулиеттэй адилхан аврах дүр хүртэл түүний өмнө гарч ирдэг. Бодит байдал болон хий үзэгдлийн хоорондох ялгаа арилж эхэлдэг. Тэр үед Жулиетийн хоолой шиг сонсогдох нэгэн дуу Мартад нэг эмийг шивнсээр л байдаг. Хэдэн цаг өнгөрч Марта туйлдан ядарлаа. Тэрээр дахин сэргээж тарьсан бөгөөд энэ удаа хоолой илүү тод сонсогдов. Харин энэ удаа хоолой Аёгийн талаар тайлбарлаж эхэлдэг. Аёгийн цөм төмөр болон төмрийн сульфатаас бүрддэг бөгөөд энэхүү металл нь соронзон орон үүсгэж Аёгийн төлөвүүдийг бархас байцтай холбодог. Аёгийн галтуулууд хүүхрийн давхар эсэл ялгаруулдаг. Үүнийг сонсоод Марта ойлгож эхэлдэг. Аё бол зүгээр нэг гариг биш. Энэ бол асар том машин байжээ. Ингэснээр Аё өөрийн жинхэнэ мөн чанараа эцэст нь Мартад илчиллээ. Гэхдээ Жулиетийн хоолой яагаад сонсогдсон бол гэдгийг Аё тайлбарлаж эхэлдэг. Жулиетийн тархины тал хэсэг нь бүрэн устгагдаагүй байсан. Хил гэдэг бол мэдээлэл бөгөөд сансрын нисгэгчдийн холбооны төхөөрөмж нь тэр мэдээллийг дамжуулах хэрэгсэл болсон байдаг. Төмөр автан газар өргөдөх үед үүссэн цахилгаан гүйтэл нь Марта болон Аёгийн хооронд холбоо үүсгэж байж л дээ. Үннийг мэдсэний дараа Мартагийн бие дахин тиссэнгүй. Тэрээр газар цөхрөн ундаг. Гэвч тэр үед Жулиетийн цогцос өөрчлөгдөж эхлэв. Тэрээр босож Мартаг зөөлөн тэрч аваад авч явлаа. Хүчил төрөгч дутагдж ухаан нь бүдгэрсэн Марта дараа нь хамгаалтын хувцсны дохоогоор сэрэв. Түүний нүдэнд интерфейс улаан өнгөөр анивчиж байдаг. Тэр өөрийгөө хадны ирмэг дээр байгааг ойлгов. Харин Жулиет алга болсон байдаг. Жулиет магадгүй Аётой бүрэн нэгдсэн ч байж магадгүй юм. Марта буцах ямар ч боломжгүй болсныг ойлгов. Үүний дараа Аё түүнд Жулиет чиг өөртөө нэгдхийг санал болгодог. Гэхдээ Марта эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө нэг зүйл асуудаг. Хэрв чи машин юм бол чиний зорилго юу юм бэ? Аё хариулнаа, чамааг ойлгох. Ингээд эцэст нь Марта шийдвэрээ гарганаа. Тэрээр шууд л ангал руу өсрөв. Энэ нь үхэл байсан ч бас дахин төрөх боломж байдаг. Учир нь Аёгийн хэлснээр бие махбод үгүй болсон ч бодол санаа мөнх амьдарч чаднаа. Газрын гүнээс алтан өнгөтэй ухамсарын урсгал гарч ирдэг. Удалгүй тойрог замын станц Мартагаас дэлхий рүү хариу өссөн тохио хүлээн авдаг. Гэхдээ эхэндээ Марта станц руу ердөө нэг үгээр л холбоо барьж байдаг. Харин одоо нэг жижигхэн үгийн ялгаа хүртэл түүнийг бүрэн өөрчлөгдсөнийг харуулж байв.
Марта хүн хിവэрэ байхаа болж Аюугийн нэг хэсэг болсон байдаг. Хүний бие хугацаатай, бие махбод бидэнд оршин байгаагаа мэдрэх боломж өгдөгч бас бидний бодлыг хязгаарладаг. Харин магадгүй оюун ухаанаа машинд шилжүүлж чадвал бие махбод үгүй болсон ч бодол санаа үүрд амьдрах боломжтой гэсэн санаа юм. Эцэст нь Марта амьд үлдэхийн тулд бие биш ухамсараа сонгосон байдаг. Магадгүй хүн гэдэг зүйл зөвхөн мах цус биш харин бидний бодол санаа байж болох юм л да. За Дотогийн Аюу гэх баатрын талаар тэгээд ойлгосон байлгүй дээ. Тэгээд дараагийн ангиуд илүү галзуу болно шүү. За Жибаро энтер гэд байна. За тэгээд лайк, саб, шеэрээ сайн гэдэг өгөрэй. За тэгээд дараагийн ангиар уулзтаа түр бай.